Сайн мэцхан үзэгчтэй цагаар уушин шилжигний газраас та бүхэнд өнөө шин болон маргааш өдрийн цагаараа мэдээллийг танилцуулна. Эхлээд та бүхэнд өнгөрсөн хоногт орсон хурд үндэсний мэдээллийг танилцуулъя. За өнгөрсөн хоногт орсон хурд үндэсний мэдээг харж байхад бол баруун аймагуудын өмнө тал, Төвийн бүсийн зарим газар болон Говийн бүсийн хойд хэсэг, Энтид орон Сүхбаатар аймгийн ихэнх хэсгийг хамарч хор бороо орсон байна. За харин өнөө шөнийн буюу 24-ний 21 цагаас 25-ны 21 цаг хүртэлх хугацаанд баруун аймагуудын нутгаар бол бороо орохгүй, Төвийн бүс нутгаараа мөн үйлчлэхэд иж бороо орохгүй. Зүүн аймагуудын хувьд бол солигдмол үлтэй нутгийн зүүн хэсгээрээ түр зургийн дуусгалхантай бороо орох төлөвтэй байгаа. Говийн бүсийн хувьд бол бас бороо орохгүй үйлэрхэг байх ерөнхий төлөв бол гарч ирсэн байна. За өнөө шөнийн температурыг харж байхад бол нутгийн баруун хэсгээр буюу баруун аймагуудын нутаг Говьлтай Баян онгорын өмнөд хэсгээр шөнөдөө нэг 16-аас 21 градус 7 хоног төлөвтэй. За бусад нутгаар шөнөдөө нэг 10-аас 15, Орхон сэлэнгийн сав нутгаар агаарын температурын утга бол шөнөдөө бас нэлээд 7 хоног төлөвтэй. За ихэнх нутгаараа бол шөнийн температурыг харж байхад 9-өөс нэг 14 градус байх төлөвтэй байгаа. Харин зүүн аймагуудын хувьд бол шөнөдөө бүх нутгаар 11-аас 16 градус, Говийн бүсийн хувьд бол шөнөдөө 14-аас 19 градус хоног төлөвтэй байгаа. За маргааш өдрийн хувьд бол Сэлэнг, Дархны нутаг, Булганы хойд хэсэг, Төв аймгийн баруун хэсгээр агаарт 32 градусаас давж халах ийм төлөвтэй байна. За тэгэхээр агаарт 32 градусаас давж хална гэдэг бол ялангуяа Сэлэнг, Дархны нутаг, Булган аймгийн хойд хэсэг, Төв аймгийн баруун хэсгээр бол маш халуун бөхчим ийм өдөр болно гэдгийг үзэгчтэй онцгойлон анхааруулan хэлье. Баруун аймагуудын хувьд бол ихэнх нутгаараа 26-аас 31 градус, Төвийн бүс нутгаараа 28-аас 33, зүүн аймагуудын нутгаараа 23-аас 28, зарим газараар 27-аас 32 градус, Говийн бүсийн хувьд 23-аас 33 градус хүрч халах төлөвтэй байгаамаа. Салхины хувьд аваад үзэх юм бол баруун аймагуудын хувьд өдөртөө зарим газараар түр зур секундэд 12-оос 14 м хүрч ширүүлснэ. Төвийн бүсийн аймагуудын нутгаар салхины хурд 6-аас 11 м/сек, зүүн аймагуудын нутгаар мөн салхины хурд бол 6-аас 11 м/сек байх бол Говийн бүсийн хувьд мөн 6-аас 11 м/сек салхитай байх ерөнхий төлөвтэй байгаамаа. Нийслэл Улаанбаатар хотын тухайд аваад үзэх юм бол үйл шин. За гэхдээ бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-аас 10 м/сек салхитай. Шөнөдөө нэг 13 градус дулаан хоног бол маргааш өдөртөө 31 градус хүрч мөн бас нэлээд халах төлөвтэй байгаа. За би та бүхэнд өмнө хэлж байсан 6 дугаар сарын 26-ны өдөр баг зэрэг сэрүүснэ гэж. За тэгвэл нь 26-ны өдөр нийслэлийн хойд орчмоор бол 25 градус, 6 дугаар сарын 27-нд бол 26 градус байх төлөвтэй байна. Дархан Уул аймгийн тухайд аваад үзэх юм бол мөн маргааш маш бөхчим халуун өдөр болж өнгөрөх төлөвтэй. За маргааш бол өдрийн температур, агаарын температур 36 градус хүрч огцом халах төлөвтэй байна. 6 дугаар сарын 26-ны өдөр 22, 6 дугаар сарын 27-ны өдөр 32 градус гээд маргааш бол Дархан Уул аймаг орчмоор онцгой халуун өдөр болох төлөвтэй байгаа бол Эрдэнэ хотын тухайд аваад үзэх юм бол маргааш 30, 6 дугаар сарын 26-ны өдөр 18, 6 дугаар сарын 27-ны өдөр 29 градус байх ерөнхий төлөв гарч ирсэн байгаамаа. Ерөнхийдөө бол 6 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 30-ны хүртэлх хугацаанд бол нутгийн хойд хэсгээрээ баг зэрэг сэрүүсэх ийм ерөнхий төлөв гарч ирсэн байгаамаа. За та бүхэнд дахин хэлье. За маргааш өдөртөө бол Сэлэнг, Дархны нутаг, Булганы хойд хэсэг, за мөн Төв аймгийн баруун хэсгээр агаарт 32 градусаас давж бөхчим халуун өдөр болно гэдгийг онцгойлон анхааруулan хэлье. За та бүхэнд цагаарын мэдээллийг танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.